Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдөр текстгэл зохиох гэсэн гэрийн даалгаврын 1-р бодлогыг нь бодъё. За 1-р бодлого нь юм байсан. Тоог 2-оор үлжүүлж 31-ийг нэмсэн нь уул тоог 3-аар үлжүүлж 11-ийг нэмсэнтэй тэнцүү байв. Өгсөн тоог ол. За биднэрт ямар тоог өгдсөн? Бид нар мэддэггүй байгаа тоог x гэж тэмдэглэе. За тэгвэл x гээ тэ өгсөн тоо чинь x гээ. За x гээ. Тэгвэл өгсөн тоог 2-оор үлжүүлж x гэсэн тоог 2-оор үлжүүлж 31-ийг нэмсэн нь уул тоог x гэсэн тоог 3-аар үлжүүлж 11-ийг нэмсэнтэй тэнцүү гэсэн үг. За ийм текстийг зохиосон энийг бичвэл 2x нэмэх нь 31 тэнцүү 3x нэмэх нь 11 гэж бичнэ. Одоо x-ийг 3-аар үлжүүлбэл 3x гэсэн үг. За одоо энийг бидний мэддэг текстгэл шилжсэн учраас энэ текстгэлийг бодъё. За 2x-ийг байлнуул тэгээд одоо энэ нэмэх 3x зүүн тал гарахтаа хасах 3x болно тий. За одоо 11 хэвээрээ бичигдээд нэмэх 31-ийг ийшээ гаргах юм бол хасах 31 гэж гарна. За эндээс хасах x тэнцүү хасах 20 гэж гарна. Эндээс x тэнцүү хоёулаа хасахтай учраас нэмэхээр ингэж бичиж болох нэ. Миний сансан тоо 20 юм байна. За өгсөн тоо чинь 20 гэсэн үг. За шалгая. 20 гэсэн тоог 2-оор үлжүүлж 31-ийг нэмэхэл чинь 31-ийг нэмсэн тий. 20-ыг 2-оор 40 дээр гэхэд 31-ийг 71 гэж гарна. За дараагийнх нь өгсөн тоог 3-аар үлжүүлж 20 гэсэн тоог 3-аар үлжүүлж 11-ийг нэмэхээр бас 71 гэсэн. Бидний текстгэл зөв бодогдсон байна гэсэн. За дараагийн бодлого. 4-р бодлого. За би 3 тоо санав. За ямар ч байсан ингээд 1-р тоо, 2-р тоо, 3-р тоо гэж бичье. 3 тоо сансан байна. За 1-р тоо 2-р тооноос 3 дахин бага. 1-р тоо нь 2-р тооноос бага учраас би энийг x гээ. Тэгвэл энэ 3 нь x болно. 1-р тоо нь 2-р тооноос 3 дахин бага гэсэн утгаар эндээс би 3 дахин их болгоцсон байна тий. Тиймээс энэ чинь 1-р тоо x байвал 2-р тоо 3 нь x байх юм байна шүү дээ тий. За тэгвэл 3-р тоо нь эхний 2 тооны нийлбэрээс эхний 2 тооны нийлбэр гэдэг чинь x дээр 3-ны x-ийг нэмсэн тий. Нийлбэрээс 10.5-аар их гэсэн байна. Энэ 2 тооны нийлбэрээс 10.5-аар их гэсэн үг. За ингэж бичнэ. За тэгвэл 3 тооны нийлбэр 98.5 юм байна. Энэ 3-ын нийлбэр эндээс 98.5 гарах юм байна. За тэгвэл текстгэлийг нь бичье. За 1-р тооны x, 2-р тоо чинь 3x, 3-р тоо чинь x нэмэх нь 3x нэмэх нь 10.5 гэсэн үг. Эндээс 98.5 гэж өгсөн байна. За энийг бодъё. X дээр 3x нэмэх нь x нэмэх нь 3x гэсэн үг. Эндээс нэмэхэл чинь 8x нэмэх нь 10.5 тэнцүү 98.5 тий. Эндээс 8x тэнцүү 98.5-аас хэдийг хасна? 10.5-ыг хасна. Тэгэхээр энэ дээр бичиж би 8x тэнцүү 80 гэсэн үг. X тэнцүү 10 юм байна. За бид нар бичье. За эхний тоо чинь хэд гэсэн үг? Тэгвэл 1-р тоо чинь 10 гэсэн үг. 2-р тоо гэдэг чинь 3-ыг 10-аар үлжүүлвэл 30 гэсэн үг. 3-р тоо гэдэг чинь x дээр 3x гэдэг. Эхний 2 тоо гэдэг чинь 40 дээр 10.5-ыг нэмэхэл чинь 50.5 юм байна. За өгөгдлийн нөхцөлийг хангаж байгаа мó гэдгийг шалгая. 1-р тоо 2-р тооноос 3 дахин бага. 1-р тоо 10 30-аас 3 дахин бага уу? Бага байна. За 3-р тоо нь эхний 2 тооны нийлбэр 40 тий. Нийлбэрээс 10.5-аар их гэсэн байна. 40 дээр 10.5-ыг нэмвэл 50.5 зөв гарч байгаа юм байна. Тэгээд бидний текстгэл зөв бодогдсон байна.
За дараагийн бодлого. 7 дугаар бодлого. Бат 24 жилийн дараа одоогийнхоо наснаас 3 дахин их настай болно. Бат одоо хэдэн настай вэ? За бат одоо X настай гэе. Одоогийн насыг бид нэр мэдэхгүй шүү дээ. X настай гэе. Тэгвэл 24 жилийн дараа гэсэн тий. 24 жилийн дараа X дээр нэмэх нь 24 гэсэн үг. Одоогийнхоо наснаас 3 дахин их настай. Одоогийнх нь нас нь X байсан. Түүнээс 3 дахин их гэхэлсэн 3x гэдэг тэнцвэрэн тий. За одоо энэ бидний мэддэг текст гэлжилсэн байгаа. За x-ийг үлдээгээд 3x-ийг зүүн талд гаргах юм бол хас 3x тэнцүү 24-ийг нөгөө талд нь гаргах юм бол хасах 24 гэж гарна. Эндээс хас 2x тэнцүү хасах 24 эндээс x тэнцүү хас 24-ийг хэд тухайн хас 2 тухайхад x тэнцүү 12 настай гэсэн үг. 12. За шалгая. Одоо бат 12 настай 24 жилийн дараа 36 настай хүрнэ. Одоо 12 настай. Тэгвэл ба 3 дахин их настай болно. 33 гэдэг нь 12-ыг 3-аар үйлжүүлвэл 36 гарч ийн үү? Гарч ийн. Тэгвэл бидний бодлого зөв бодогдсон байна. За дараагийн бодлого. 10 дугаар бодлого. За 2 агуулгахад тус бор 250 тонн 180 тонн гурил байвтай. За 2 агуулга байсан байна. За өдөр бүр агуулгах тус борээс харгалзан 6 тонн 4 тонн гурил ачиж байв. Хэдэн өдрийн дараа агуулгахуудад тэнцүү хэмжээний гурил үлдэх вэ гэсэн байна. За нэгдүгээр агуулгахад 250 тонн гурил байсан. За хоёрдугаар агуулгахад 180 тонн гурил байв. За өдрөөр эхнийхээс нь өдрөөр нэг өдөрт эндээс 6 тонн гурил авах юм байна. Эндээс 4 тонн гурил авах юм байна тий. За тэгвэл хэдэн өдрийн дараа гэхэл чинь нэг өдөрт 6 тонн, 2 өдөрт 12 тонн, 3 өдөрт 18 тонн гэх мэт ингээл x өдрийн дараа. Тэгвэл бид нар хэдэн өдөр гэдгийг мэдгүй шүү дээ тий. x өдөрт энэ 6x тонн гурил хасагдах юм байна. Хоёрдугаас нь 4x тонн гурил хасагдана. За тэгвэл 250-аас 6x-ийг хасгаар 180-аас 4-ийг хасахдаа тэнцүү. Агуулгад тэнцүү хэмжээний гурил гэхэл чинь текст гэрийг ингэж зохиож бодно. За эндээс хасах 6x-ийг үлдээгээд хасах 4x-ийг зүүн талд гаргахдаа энэ x байсан тий. Энэ x нэмэх нь 4x болно. Тэнцүү 180 хийвэрээ бичигдээд 250-ыг ийшээ гаргах юм бол хасах 250 гэж бичигдэнэ. За одоо эндээс хасах 2x тэнцүү хасах 70 гэсэн үг. Эндээс x тэнцүү хэд вэ? Хасах 70-ыг хасах 2-д хуваахаар чинь хэд гарна? 35 x гэдэг чинь өдөр тий 35 өдрийн дараа 2 агуулга тэнснэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл шалгая одоо энийг энэ дээр бичиж. За 35 өдөр тий. За 6 тонноос өдөр бүр авахад 35 өдөрт энэ чинь 210 тонн гурил авагдах юм байна. За 4 тонноос өдөр бүр 35 өдөрт авахаар чинь 140 тонн үлдэх юм байна. За тэгвэл 250-аас 210-ыг хасвал 40 тонн гарна тий. За 180-аас 140-ыг авбал мөн 40 гэсэн тэнцүү тогаалсан учраас бидний энэ хариу маань зөв байна гэсэн. 35 өдрийн дараа гэсэн. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.